Энэ хооронд энэ ажээ хүнийг ажиглаад түүнийг одоо ч зүгээр байгааг анзаараад эзүүх хичээхээ шийдэв. Жиан эргэн тойрноо харуул 4 хүн сорилцогч үлдсэнийг анзаарав. Жээ хүн, юу жун, энэ болон Исүхюк гэдэг нэртэй өрнийг залуу. Тэд бүгд шинээр эсгэгчийн шалгаруулалтын үеэр өндөр оноо асан сорилцогчд байв. Захирчтай түнд Жээ хүнийг сайтар ажиглаж, өөрт нь эргэн мэдээллийг өргөх болгосон боловч тэр ийм тушаалыг яг сарнд биелүүлэх бодолгүй байлаа. Тэр өдөлгүй сорилцогчдад 7 дугаар түвшинд рүү шилжих болно гэдгийг хэлв. Бусад сорилцогчид багшийг зөвхөн төгсөгчд 7 дугаар түвшинд хүрдэг гэж байхад дараагийн түвшин рүү явж байгаа тэр хүмүүс хэн болох гэж хацгаа. 7 дугаар түвшинд ороход багш Жиан 8 дугаар түвшин рүү шилжихийг санал болгож сурчлагчдаас хүндрэлтэй зүйлж байгаа эсхийг асуухад хэн ч юу ч хэлсэнгүй. Юу жун энэ үед хүндрүүлж байгаа бололтой харагдаж байсан ч бусад сурчлагчид тэдний 8 дугаар түвшин рүү орохыг хараад шишсэн байв. Тэнд хүрэхэд сурчлагчид манагийн огцон мэсэлтийг мэдэрсэн ч Жээ хүнээс бусд нь бүгд үн давтав. 8 дугаар түвшингээс эхлэн манагийн түвшин яг л дүнжинд татах шиг мөч тутамд хэлбэрдэж байлаа. Жиан сотнууд хүртэл энэ цэгээс эхлэн хүндрэлтэй толгорох ёстойг мэджээ. Түүний хүжээжтэй дэвсэр Сүүхюк болон Южиндар гараа өргөж манай өрөөнөөс гарахыг хүсв. Энэ хооронд энэ хүлэрч эхлэв. Гэвч тэр болон Жээ хүн хоёулаа гараа өргөөгүй тул багш Жиан 9 дугаар түвшин рүү шилжихээс өөр аргагүй төрөв. Тэд 9 дугаар түвшинд ороход энэ барыг бууж шахан говж эхлэн нь Жээ хүнийг цэжэв. Жиан эргэж харахад тэр тусаж чадсангүй. Учир нь захирал ямар ч нөхцөл байж тулгарсан бай кадетуудасгүй хасан өмнө хизээч тусламж санал болгож болохгүй гэж хэлснийг санджээ. Тэрээр аюул хэдэг бол кадетийн хувьд шинэ боломжоос өөрчлөх гэж хэлсэн байв. Хэрв тэр боломжийг нүдэн дээр нь булаагаа тавьчихвол үнэхээр сэтгэл өвдөн байх болно. Жээхийн энэгээс зүгээр эсхийг асуухад тэр чичирсээр зүгээр гэж хариулв. Энэ мөчид тэр Жөөхийн царайг тод харж чадахгүй байсан бөгөөд үнэхээр яригдахыг хүсэхгүй байлаа. Энэгийн таньдаг бүх хүн зөвхөн хүчтэй нь л амьд үлдэж чадна гэж өргөж хэлдэг байсан бөгөөд тэр шидээр бага зэргийн авьяастай байсан ч дайчны өмнө сүтгөөс өөр аргагүй. Состонгуудад ирээдүй байхгүй гэж түнд хэлдэг байсан тул тэр энэ мөчид үнэхээр хүчээр зөвшөөрөгдмөр байлаа. Гэвч Жээхийн түүнийг түших гэж оролдоход тэр унаж дахиад яригдсанаа түн хэлв. Туслахад түүнийг гаргаж ухаад Жээхийн яригдана гэдгээрээ юу хийх гэснийг гайхав. Тэд 10 түвшинд ороход багш Жиан Жи хинээс зүгээр эсхийг асууж тэр ч бас эндээс эхлээд ямар нэг хүндрэлтэй толгойч хөвшгөө мэджээ. Эцэст нь манай хүү царайндаа инээн сэжлээс тодруулсан түүний зөв эргэж тэр бас баг зэргийн хүндрэлтэй толгойч байгаа. Тул одоо гармаар байна гэж хэлв. Үнийг сонсоод Жиан түүнийг хамт гарахыг хүсв. Тэрээр гарахтаа ямар нэгэн шинж тэмдэг болж харахгүй байгаа атлаа хүндрэлтэй толгойч байна гэж хэлснээр гахав. Тэдгээр хүмүүс эцэст нь гарахад Жиан бусад кадетуудаас Жээхнийг алга ташиж ормшуулахыг хүснэ. Тэр 10 түвшин бүрсэн бөгөөд энэ нь зөвзөрөвчд буюу түүнээс дээдрэдтэй тэнцүү хэмжээнд хүрснийг итгэж байлаа. Тэрээр бусад бүх хүмүүсийг шаргууж ажиллаж түүнийг гүйцэж төрүүлэхэд хичээхийг санаалахад Сүүхюк Жээхнийг өргөнүүлэн харж энэ өөртөө тийм ч сэтгэл хангалуун бус харагдав. Өдөлгүй манай хүү энийгээс зүгээр эсхийг асуув. Тэрээр түүнээс зүгээр гэдгээ хэлээд санааг нь зовоосон дуушлж гоё. Тиймээс Жээхийн түнд ноцтой зүйл тохиолдогод баяртай байгаагаа хэлв. Сүүжон Жээхинаас түүнийг мөн зүгээр эсхийг асуув. Учир нь тэр сайхан нэлээд тайван харагдсан ба Жээхийн түн зүгээр гэдгийг хэлв. Дараа нь тэр түүнээс хүзүүндийг халтураа авахыг хүснэ нь түүнийг барьсахын ажигчин шиг харагдуулж байлаа. Энэхүү гэрлэг Сүүжоныг сансны ясаар бухимдуулж түүний төлөө санаа зовж байсандаа харамсахад хүргэв. Түүнийг өвөлж байх зуур Жээхийн өвчнгүй эсхийг нь асуухад тэр эмчнэр мөн зүгээр гэж хэлсэн хэмээн өөрийн бие бэлтрийн чирэг байдлаа гайхуулав. Жээхийн хэсэг зур энийг ажиглав. Тэрээр түүнийг зүгээр жаахан өрсөлдөх чадвартай гэж бодож байсан ч ямар нэг зүйл өөр байх шиг санагджээ. Энэ нь түүнд ямар нэгэн дарамт шахалт эсвэл албадлахын шин чанартай санагдаж байв. Аз болоход тэр энэ удаад тэнч хөвбөртэйгүйч энэ зан чанартай хэнийг хожим хинхот хэцүү байх болно. Мэдээж хэрэг тэр энийг өөрийнхөө бүжиглүүлэх гэсэнгүү. Харин хэн, хоём, жан нартай болж бишвч байв. Энэгийн ирээдүйн мөн өөрчлөгдөн гэсэн мэдрэмж түнд төрж байлаа. Энэ нь Сүүжоны хувьд ч мөн адил үнэн гэдгийг тэр олж мэдэв. Тэр бээр түнд рүү харж шитгэхэд тэр яагаад харж байгааг нь болон өөрийг нь тийм царай шиг эсхийг асуув. Гэвч Жээхийн түүнээс ямар нэг буруу зүйл байхгүй гэдэгтээ итгэлтэй эсхийг асуув. Учир нь ямар нэг газар нүгдэггүй бол энэ солиотой зүйл ярихгүй байх вэ? Энэ асуу Жаныг өшөө авахаа болиулах гэж хичээж байхад манай хүү өөрийн үйлдэл ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг мэдэхгүй байгаа тухайгаа бодож байлаа. Энэхүү хурцтай өөрчлөгдөж буй орчинд тэрээр нэг алхмын өмнө явахыг хүсвэл биш твштэй байх хэрэгтэй гэж шийдэв. Түүнийг бодож явах зурсүү Жон энэгийн байрцнаас малтарч чадаж алчуураач хэнийг хүзэнд оров. Царайндаа энэмсгэж тодруулсан манай хүү алчуураа авч түүний толгойг алчуураар тарлаад үсийг нь сэгсэж. Үнийг хийж дуусаад Сүүжон хараас орсгож эхэлсэн бөгөөд түүний эргэн тойрон тамшиг гэрчдэв. Уртаа нарахгүй тэр түүнээс өглөө үгүй анслах гэж хэр хугацаа зарцуулсныг мэддэг эсхийг болон өхийг хүсээ юу гэж асуув. Гэсэн хэдий ч Жээхэн түнд уучлалт гуйж байгаач энэ нь тэмч их хялгаа гарахгүй гэж тайлбарлав. Энэ үг түүнийг улам муурлуулж түүнийг царай муутай гэж дуудаж гэнэ үү гэж асуухад Жээхэн алдаа гаргаснаа тэр мөчөд л ухаарав. Сүүжон нараас нь хөөцөлдөж энэ тэднийг зугаатай нарахгүй харж байхад Жээхэн шууд ирээд цавтав. Энэ хоёрын хооронд маш татны холбоотой болохыг бодож байлаа. Тэр хоёр найз Сүүхюкийн хажуугаар гүйж өнгөрөхөд Сүүхюк Хэнийг анзаарч
Тэр залхаа амтан яаж 10 төгсөнд хүрснийг гайхав. Түүний харж байтал Ким Минсү найз нь мэдлэхээр ирж юуг тийм гүнзгий бодож байгааг нь асуув. Сөхийг Минсүгээс эмэгтэй төстөж байгаа залуугийн талаар мэдэх бүх зүйлээ хэлхийг хүсв. Минсү Сөхийг яагаад өөртөө боол шиг яриад байгааг асуусан ч Жэхийн шидтэн хүний хов шинээр эсвэгчдийн ануураас нэгдүгээр байрлалсан анхны залуу гэдгийг тайлбарсав. Сөхийг түнд үнийг мэдж байгаа гэж хэлв. Гэхдээ түүний мэдхийг хүссэн зүйл бол тийм залуу хаанаас гинт гарч ирсэн бэ гэдэг байв. Гэвч Минсү хариулт байхгүй тул мөрөө харчив. Сөхийг хичнээн бодсон ч үүнд ямар ч утга алга байлаа. Энэ Жэхийн залуугийн талаар ямар нэг хачин зүйл байгаа бөгөөд тэр ямар нэг зүйл нууж гэн гэж Сөхийг итгэж байв. Энэ хооронд Минсү өөрийн таньдаг байсан залуу Инсү Югэстисүр энэ шин Сөхөгт тасаагүй байгаа талаараа бодож байлаа. Эцэст нь тэр Сөхөгт Жэхийн аж хэдийн өөрийгөө 2 удаа бочсон гэдгийг хэлв. Тиймээс ямар нэгэн нууцлаг зүйл хайх шаардлагагүй. Учин шалгалтад хуурч мэхийг бараг боломжгүй юм. Гэсэн хэдий ч Сөхөг түнээс хэрэг хуурч мэхжээгүй бол түнээс хүчтэй хүн байх ямар ч боломжгүй гэдгийг мэдэгдэв. Энэ үг Минсү гайхшруулж Сөхөг энэ эсвэл Сүжоныг яаж чадахгүй гэж бодсон ч тэр үнийгээ чангаа хэлсэнгүү. Эцэст нь тэр Сөхөг хандан тэр үхээд амилсан ч Жэхүнийг ялахгүй тул отохгүй зүйл хийх хэрэггүй гэж зөвлөв. Гэвч тэр залуу түүнийг сонссонгүй. Хэсэг хугацааны дараа Жэхийн хөвжигтэй багтайгаа видео дуудлага хийж шинээр эсвэгчдийн агнуурын талаар юу басныг сонирхохыг хүссэндээ залгасан эсхийг нь асуув. Шангун үүнийг өөрөөс нь шууд сонсох нь илүү сонирхолтой тулж тийм гэдгийг хүлээн зөвшөөрөв. Тэрээр баяртайгаар нэгдүгээр байр эзсэн тухайгаа мэдээлж энэ нь түгээр барахад хүргэв. Тэрээр түүний байр шинээр эсвэгчийн байхаа хэтэрхий сайн байгааг анзаарч их хэмжээний оноо цуглаасан байж магадгүй гэж сэжиглэв. Эцэст нь тэр муу академиг амьд үзэхэд хэцүү гэдгээрээ алдартай газар хамгийн сайн анхны алхмыг хийсэнд нь баяр хүргэв. Тэрээр түүнээр бахархаж байгааг хэлэхэд манай хүү 2 дахь байр эзэж бүл түүнийг зэмлэн гэж санаа зовж исэн. Тур санаа намарсан гэдгээ дурсав. Энэ нь түүнийг инээлгэж шинээр эсвэгчдийн агнуурын үеэр нүдэнд нь өрцөн кадет байсан эсхийг асуув. Гайхсан Жэхийн түүнээс тэднийг таниулж тасууж шийд сонгох гэж байгаа эсхийг асуув. Тиймээс тэрчид үүнийг содж байгаа бөгөөд хуваалцсан мэдээллийнх нь төлөө түүнийг шагнах төлөвлөгөөтэй байгаа гэдгийг хэлв. Жэхийн хэлэхэд тийм ч хэцүү биш ч гэсэн энэ зүйлийн төлөө шагнамсаа өгнө гэж бодоход хачин байгааг тайлбарлав. Тэрээр түүнийг хитрхи өгөөмөр энэ гэж асуухад тэр ирээдүйд үүнээс харав гэхин их мөнгө санал болгосон ч хамтран ажиллахгүй гэдгийг мэдэх учраас үүнийг хийж байна гэдгийг хатаа мэдгэв. Эцэст нь тэр Ина, Сүжон, Хонарыг дурдж энэ 3 оноогийн эсвэгч болох хүмүүс гэж хэлв. Тэрээр өөр хүний нэр хэлэхдээ эргэлзэхэд Шангун нэрхийг хүссэн. Тул тэр шинээр эсвэгч биш ч гэсэн ахсах курсын сурагчдаас эсвэлэхэд тохиромжтой нэгнийг мэднэ гэж нэмж хэлв. Сүнэн түүнийг том ухтаа авна гэж амлав. Дуудлагаа дуусгасны дараа гэртмэстер Жэхний дурдсан Ли Жэ сангийн тухай бодож түүнийг эс зэрэгчийн рэдэли Жиний хамгийн баг хүү гэдгийг олж мэдэв. Дуудлагын үеэр тэр Жэхинд Жэсэн бүсэд хавьч дүүс шигээ авьяастай биш гэдгийг хэрсэн бөгөөд жангаар дамжуулсан онуусыг Жэсэний Зефир гэлтэй зарим асуудал үүсгэж болцсохыг мэджээ. Ийм эрсдэлтэй байхад Шонгон Жэхинаас тэр хүүг хിവэрэ эсвэлэх хэрэгтэй гэж бодож байгаа эсхийг асуухад тэрээр ойрын ирээдүйд Жан Дихийн хамгийн шилдэг алхимич болох тул тийм гэж хариулв. Дуудлагаа дуусны дараа менежерсэн Жэ гилтмастер Мэцбэх Жүн ирсэн тухай түнд мэдээлв. Шонгон түүнийг дагуулж болохыг хүссэнээр хатагтай бэх Жүн араасаа яан зүг дагуулсан орж ирэв. Тэднийг ороод ирэхэд Шонгон тайлбар хийв. Тэд яг цагтаа ирсэн байна. Жүн хотдоочны хувьд цаг хугацаа маш өндөр өнгөцгөж хариулв. Мэцийг гэлтийн тэргүүн сонголго гараа сунгаад уулзаагүй бодож байна. Гэхэд сон түншүү тийм ч дотн менежер хэмжээний дотн биш гэдгийг ээлжтхэн хэлээд содлоо эзлэхийг хүсв. Жан содалтаа сууж хаад инээн зэрсээр Кортрын гэлтийн тэргүүн түгээр юу хүссэнийг асуув. Жан Шангуны шолон занд хүүжигдэн биенээ танихад хэцүү байх боловч энэ нь бас таалагдж байна гэдгийг хэлв. Эцэст нь Жүн өнөө гэлтийн сан өсгөж буй хин нэгэн байгаа бололтой гэж дуртав. Тиймээс тэрээр Жихүнийг ямар үнээр хөдөлж авч болохыг асуув. Шангун өнөө гэлтийн гишүүдэд хөдөлж авдаг бараа бүтээгдэхүүн гэж үздэггүй харамсалтай байна гэж хэлв. Тиймээс тэрээр Жианд өөр газар хайж үзхийг санаж болгов. Гэсэн хэдий ч Жиан тэр хүүхэд үүнтэй санал нийс хэсгийг түнээс асуув. Тиймээс Шангун түүнд мөнгөөр хөдөлж авч басхуу байдаг ч үүнийг тэр мэдэхгүй байх гэж хэлв. Эцэст нь Жион Шангун саналыг нь хүлээж авна гэж бодоогүй бөгөөд зөвхөн ёс журмын үдмээс ирсэн тул яваагүй гэж хариулв. Инээдтэй санагдсан сонгон түүний энэ бодлогыг зан нэлээд таагүй санагдсныг хэлв. Гэвч Жион үнийг харамсалтай гэж үзээд орой болж байгаад дээр нь сон түнлүү ярих хүсэлгүй байгаа тул явахаар шийдэв. Тэрээр явахаар босготоо өөртөө ярихыг хүсэхгүй байгааг анзаарсандаа баяртай байгаагаа хэлв. Жихүн үүнд хошигноо хурц хараа болж бас хөдөлтөчны нэг ёс сортон гэж хариулв. Маргааш нь Мис академийн төсвийг хатуужийн шалгалтын дараа сонсогчид систем шалгалтын дүн шинжихийг хүлээв. Ан хоёрын 101 оноогоор 1-р байрт орсон бол Жихүн 99 оноогоор 2-р байрт оржээ. Энэ үр дүн манай хүүд таалагдсан ч тэрээр хоёрын шиг байлдааны гиний хөвгтдээ өрсөлдөж чадахгүй гэдгээ мэдж байв. Гэсэн хэдий ч тэрээр 2-р байрыг муу үр дүн гэж үзсэнгүү. Түүний хувьд ялах шаардлагагүй байсан ч зорилготой хараахан хүрээгүй гэдгээ санаж байлаа. Жихүн бүсгүйчүүд рүү эргэж хараад тэдний санд ирсэн царайг анзаарч эцэст нь Южин түүнээс ямар адгаас вэ гэж асуув.
Шидэд дайчин тэсвэр хатуучийн шалгалтад хэрхэн 2 дугаар байр эзэрч ан хоёртой өрсөлдөж чаддгийг гайхав. Тэрээр энэ яаж боломжтой талаар асуухад манай хүү дайшнаар ирсэн болохоор энэ нь сонирн биш гэж хэлв. Гэвч энэ тайлбар Южүнийг хангаж чадсангүй. Тэрээр дахин эсэргүүцэх гэхэд Жэхүн түнд зөвхөн манад хэд их анхаарал хандуулах шаардлагагүй бөгөөд эрүүл мэндэд анхаарах хэрэгтэй гэж хэлв. Энэ үг Южүнийг дахин царай алдуулсан. Нэг л өдөр тэр өөрийгөө бодож байгаа шигээ тийм чухал биш гэдгийг харуулахаас өртөөлөв. Гэвч үзгүй энэ түүнийг өөр зодон ихлүүлэхгүй тож болов. Энэ үеэр багш Шоки тэднийг ойроос харж байгаад Жэхүн бол царжийн хичнээн аюултай салуу гэдгийг ойлгов. Хүүгийн булчингийн тэсвэг хатуужиж бос шидэд түүний эзэн шигштэй зүйл биш бөгөөд энэ нь Сеокиг тэр яг юу хийх гэж байгааг гайшруулав. Өтгөлгүй сурагчид дараагийн хичээл эхлэх төхөө хонхны дуг сонсгов. Тиймээс Сеоки сурагчдад тэдний 2 дахь тэсвэр хатуужгийн шалгалтыг ард зайлшгүй шалгалт гэж нэрвдэг гэдгийг хэлв. Жэхүн өөрийгөө хас өмнөх үеийн энэ шалгалтыг санаж байсан ба энэ нь олон сонсогчдын авьяас чадварыг шалгаж хязгаартай хүрэгдэг шалгаж байсныг мэджээ. Сеоки тэд ар шалгалтын өрөө гэж нэрлэгддэг хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй өрөөнд цогцолох болно гэж тайлбарлав. Тэдний өмнөх арт талааны хэмжээтэй систем нь өргөжсөн бодит байж бүтээгдсэн өрсөлдөгчдтэй өртөөл. Тулаан хийх замаар сонсогч бүрийн чадварыг шалгахад тасч болно. Жэхүн анхааралтай сонсоод Сеоки үнийг хэлбэрээр хар хийхээр төлөвлөөгүй байгааг ойлгов. Ихэвчлэн тэд дронуудын материалист болгосон мангасуудын давталгааны загварыг шинжилэн тохиолгоч энэ удаад тэсвэр хатуучгийн шалгалт учраас зөвхөн зайлсхийх чадварыг үнэлэхэд анхаарах болно. Гэсэн хэдий ч тэд мангасуудыг ялбал илүү өндөр унаа авах болно. Сеоки сонсогчдод чихч шиг харагдах зүйлсийг гардуулан өгөхөд Южүн асуухад Жүнгэн тулааны симуляцийг шинжилж бичиж чадах хүлээн авахчид юм гэж тайлбарлав. Жэхүний зөв болохыг тэмдэглэсний дараа Секи энэ хүлээн авахч нь өргөжтгсөн бодит байдлыг хэрэгжүүлэхэд ашигладаг гэдгийг нэмж хэлв. Энэ нь тархийг өдөөж проектор ашиглан бодит мангасын бодит хормон байдлыг бий болгодог. Дрон камеруудаар дамжуулан 3-4 орчинд нэмэгдэж ягж бодит мангасуудаа мэд харагддаг. Энэ төхөөрөмжийг ашиглах нь аюулгүй байдлыг хангах бэртэж гэмтэх магадлалаас зайлсхийх зорилготой юм. Сеоки тэдэнд хилээгүй нэр зүйлж бол уг хүлээн авахч нь өрсөлд бичийн давталгааны хогшин 5-1 орчмын мэдрэлхүйцээр тархийг өдөрдөг явж юм. Зорилго сонсогчдыг цоцоох биш. Харин дүнжинд амьд үлдэх магадлалыг нэмэгдүүлэхийн тулд тодорхой хэмжээний болгоомжлолыг бий болгох юм. Сакши ар систем нь нийт 100 түвшинтэй боловч зөвхөн 10 түвшин хүртэл үнэлэгдэнэ гэж тайлбарлав. Шалгалт 4 хүний бүрэлд хүнтэй баг болон явагдах бөгөөд одоо тэдгээрийг бүлгийн шалгалтад дараачлаар нь дуудах болно. Шалгалт төвшгийн өмнө багууд бүрдсэн бөгөөд 3-р багт Жэхүн, Сүүхөвнөр багтсан 2 дайчин, 2 шидэдхэн багтжээ. Жэхүн үүнийг нэлээд тэнцвэртэй гэж үзв. Түүнийг бодож байх зур Сүүхөв түүнийг дуудаж, "Минь Жэхүн мөн эсхийг асуув. Манай хүү мөн" гэж хариулахад Сүүхөв түүнээс нэгдүгээр курсын анхны ангуйчлалт нэгдүгээр байр эзэлсэн гэж сонссон ч түүний ойлгож чадахгүй нэр зүйл байгаа гэвч хэлв. Тэрээр шидэд хүн хэрхэн нэгдүгээр байр эзэж чаддгийг хаж байгаа бөгөөд үүнд ямар нэгэн онцгой шалтгаан бий гэдэгт итгэдэг гэвч хэлжлээ. Тиймээс тэрээр чөнгөөс үнийг өөртөө зааж өгөхийг хүсв. Хэсэг зурдаггүй байсны эцэст Жэхүн түүнээс тийм зүйл байхгүй байх магадлалыг тооцож үзсэн эсхийг асуув. Тиймээс Сүүхөв түнд хэрэг тийм бол хүч хэрэглэх шаардлагатай гарсан ч үүнийг ичлэх болно гэвч мэддэг. Баяртай Жэхүн нэмсэлээд түүнээс яагаад ихнээсээ өөртөө толбохыг хүснэ нь зорилго байсан гэж шууд хийж болоогүй юм бэ гэж асуув. Мөн нэмсэлж буй Сүүхөв тэд биенээ ойлгож байгааг харахад таатай байна гэдгийг түнд мэддэг. Багийн нөгөө 2 бүсгүй санаа зовж ирсэн бөгөөд тэднийг баг байж яагаад энэ занж байгааг нэг нь гайхав. Намхан бүсгүй тэднийг зүгээр эсэх талаар хайхаж байгаад тэднийг салах гэж оролцсон ч өдөргүй багш Сүүх тэдний багийг талбай руу дуудав. Тэд талбай руу алхаж ороход систем 5 секундын тооцоогоо эхлүүлж арга яс дайчинтай тулгарах болно гэдгийг мэддэг. Арга яс дайчин өдөргүй гарч ирсэн бөгөөд Сүүхийг гихээд зайгаар хаан талд ухрах хэрэгтэй гэж шийдэв. Түүний хөдөлгөөс өмнө Жэхүн маш хурдаар урагшаа дайрч багийн бүсэд хүмүүсийг гайхшруулсан бөгөөд бүсгүйчүүд түнлүү энэ бол аюултай гэж анхааруулахыг оролдов. Гайхширсан Сүүхийг тэр яг юу хийж байгааг асууж Жэхүн шидэд хүн фронтод юу хийж чадна гэж бодож байгааг гайхав. Жэхүн урд тал руу явахдаа яагаад өөрийг нь чивсэн энэ тохиолдол байсаар байгааг гайхсан ч энд чадвараасаа багчуудыг харуулах нь хамгийн сайн арга гэж шийдэв. Манай хүү гараараа манай үссний дараа арга ясны толгойг ганцхан цавхтаар хагалж бүстэн түүнийг маш их гайхширах харж бай. Сеоки хүртэл цочирдож цугласан олон гайхширах харж бай. Өдгөжгүй хэд хэдэн арга яс дайчид гарч ирсэн боловч Жэхүн ойролцоо зогсож буй өөрнийг арга яс дайчинлоо өвтгөрөө зөхөв. Тэрээр газар буухта монозөсөг гэж нэрлэгддэг гэдэгтээ уур чадвараа ихлүүлв. Монозөсөг бол энгийн шидэд хүний ашиглаж чаддгүй тусгай уур чадвар юм. Учир нь энэ нь шидэд хүнд бие махбодын хувьд тохирол учрах боломжийг олгодог ур чадвар юм. Шидэд хүмүүс ойрын зайн талаанд тулддаггүй учраас энэ нь тэдэнд хэрэггүй юм. Гэрч манай хүү бол өөр төрөл зүй юм. Сүүхийг гайхширан харж Жэхүнийг сэтгцэн өвчтэй гэж тодорхойлов. Бусад бүсгүйчүүд нүдэндээ итгэж чадахгүй байгаа бөгөөд системаар зайлшгүй шалгалтын нэгдүгээр түвшин бүрэн даасан бөгөөд
Жэхүн 100% нэмэр оруулснаар нэмж данаа асныг зарлав. Шалгалтын 2 дугаар түвшин ихвч тэд Жокер гэдэг мангастай тулгарав. Мангасыг хараад Жэхүний сонирхож татварбиж тэрээр мангасад уулзаагүй утсан гэдгийг мэддэг. Хит хитэн тулаан болон эвдэгсэн газруудын дараа системаар зайлсхийх шалгалтын аруур түвшин бүрэн дасныг зарлав. Шалгалтыг дуусгахад хамгийн богино хугацаа зарцуулсан амжилтыг ивсэн систем тэдэнд баяр хүрэх зур соёо үнийг огтхон читгэмээргүй зүйл гэж үзв. Энэ хооронд Жин хүн хийсэн зүйлдээ тинч мөөгүй гэж бодоод Мисүний заасан талааны техникийг ашиглаж хэлснээс хойш би нисүү хөнгөн басныг мэдчихэв. Мисүү яг түүн рүү төрж ирээд ямар яваргүй арга хашигчныг насахад Жин сая харцнаас өөр юуч байхгүй гэж тайлбарсав. Гэвч Мисүүхийг хамгаалтын шугамын аюулгүй байдлыг орхиод зөсгүй дайснаа. Ганцаараа устгасан нь нэтгэмээргүй сайн байсан бөгөөд энэ нь хитрхи ачаалалтай байна гэж эсэргүүцв. Тэрээр иймэрхүү зүйлийг ямар нэгэн арга зайлшгүйгээр хийх боломжгүй гэж зүтгэв. Харин Жэхүн нөх юм байхгүй тул хичгүүг асах гэдгээ дахин хэлв. Сүх яг бууж өгөхгүй байхад манай хүү түнд үгээ хоёр дахин хэлүүлэхгүй байхыг сануулсан ойртож очиод хэрэг үнэхээр сонирхож байвал хүчийг нь яг одоо шалгаад үзхийг санал болгов. Энэ үйлдэл Сүх Хёкийг цочоод тэрээр Жохоныг хог шаар гэж дуудажээ. Гэвч ямар нэгэн болохоос өмнө багш Сёгики хоёр хүүхдээс ямар нэг асуудал гарсан эсхийг асуув. Багш гарч ирснээр өсөн нэмэгдэж буй хорцтмал байж зогсож Сүх Хёкинд ямар нэгэн багш байгаагүйсэн гэж бодно. Манай хүү эцэст нь эргээд явхад Сүх Хёк түнд ячлаа гэж бүү бодоорой гэж хэлв. Тиймээс манай хүү өөрийгөө бас ялагдсан гэж бодохгүй байна гэж хэлжээ. Жохоныг явахаас өмнө Сүх Хёк Мис Академийн наадмын үеэр толбохыг санал болгосон боловч Жихон хэдийн өөр хүнтэй төлөвлөгөө гаргацсан учраас татгалзав. Хэсэг хугацааны дараа хоон өөртөө толбохоор төлөвлөсөн байсан учраас Жихон Мэлис Академийн наадмын үеэр Сүхтэй толбохоос татгалзаж ясныг санав. Тэрээр Мэлис наадмын үеэр өөрийнхөө нэрийн хоцыг эргүүлсэн авна гэж хэлжсэнээ санаад Жохоны түшийг алдахгүй тулд бичвэр хийхээ шийдэв. Хөтөлбөргүй Сяки болон зарим тусах багш нар хөдөлгөөн орцгоо. Туслах багш нарын нэг нөгөөдөө энэ жилийн тэсвэр хатуужлын шалгалтын үр дүн гарсан эсгээ асуухад нөгөө залуу нөөрөө бичлэн хянсан бөгөөд энэ жилийн сонсогчид нэлээд сайн байгаа гэж хэлв. Тэд шидэд чивслийн сонсогч Жихон байж болонгүй амжилт гарган дээд амжилт ирсэн тухай ярьж хэлэхэд Сяки тэхүүг зүгээр нэг авьяастай хүү биш гэж үзв. Учир нь энгийн шидтэн байж фронтод толбохтой үзүүлсэн тэрхүү дадлагдсан хөдөлгөөнүүд нь өвөрмөц байлаа. Тэд цахилшин өрөөнд ороход за тэдний сайн ажилласаныг сайшаагаад энэ жилийн тэсвэр хатуужлын шалгалтын үр дүнгийн талаар ярьцахыг санаж болгов. Сяки нийт 3 сонсогч бүтэн оноо асныг тайлбарж тэдгээр сонсогчид бол ан хоён, Цайон, Михунар гэдгийг хэлв. Тэр 3 хүүхдийн дундаас чижээ. Хоны оноо онцгой байлаа. Захирал Сяки багшид мэдээлэл өгсөн талархаж шаргуу ажилласныг нь магтав. Захиралжин дэрэгцэн дээрхжээ. Хоны бишгийг үзэж байхдаа энэн зэрэг тодруулав. Тэрээр Сяки ханданжээ. Хоны үлдэж болсон дүнгийн талаар үргэлжлүүлэн мэдээж яхаг хүсээд хэрв тэр хачирхаатай авирж тэгшвэл даруй мэдгэдгийг захад Сяки зөвшөөрөв. Захирал бүгдэд нь сайн ажиллаж байгаагаа үргэлжлүүлэхийг захиад дараагийн арга хэмжээнд бэлтгэхийг багш нарт дуулгахыг хүсв. Хэсэг хугацааны дараа Жэхүн ард зайлсхийх тест рүү буцаж очиод тестийн 27 дугаар түвшин давж дуусгав. 27 дугаар түвшин бол түүний хязгаар бололтой. Энэ бол Ког зэрэглэлийн давтлагчдын 6 хүний бүрэлдэхүүнтэй бүлэг ертийн үед хүч гарган байж давтаг хүндрлийн түвшин юм. Тэгэхээр энэ нь түүнийг тим хэмжээний хүч чадалтай тэнцүү гэсэн үг юм. Нэгдүгээр курсынхны дараагийн арга хэмжээ бол дүнжин дадлага байх нэ. Ингээд Жэхүн бичвэрээ хийж хэвсгэж шийдэв. Тэрээр Мис Академийн хамгийн гутамшигтай бас иммунитет хэрэгүүдийн нэг олон тооны сонсогчид амь насаа алдсан дүнжин дадлагын үйл явдлыг санав. Тэр болон түүний багийнхан тэрхүү үйл явдлд орцож байжээ. Эцэст нь тэр багийнхаа царын ганц амьд үлдсэн хүн нь байв. Хүмүүс түнд өөх хөстэй байсан хүн нь чи байсан гэж хэлхийг сонсох шаардлагатай болсон ч өөрт нь нэтгэдэг хүмүүсийн итгэжийг алдахыг хүсээгүй. Тол Мэлс Академиас явж зүрхсэнгүү өдөлгүй манай хүү дэлгүүр орохоор явав. Бүх зүйлээ дуусгасны дараа тэрээр энэ амьдралдаа өөрөөр амьдарч чадах болов уу гэж гайхав. Тэрээр өнгөрсөн амьдралдаа хэнийг ч хамгаалж чадаагүй. Өрөвдмөр амьдралаар амьдарч нэг удаагийн хэрэгсэл шиг ашиглагдаад таягддаг нэгэн байжээ. Гэсэн хэдий ч тэрээр өмнөх шигийн амьдралаар тэрхэн амьдрах бодлого байв. Харамслаар дүүрэн амьдралаар нэг удаа амьдрахад хангалттай байлаа. Дүнжин дадлаг эхлэхээс нэг өдрийн өмнө сурагчид эвдийнхөөрөө хичээлдээ явцгааж өдрийн үйл ажиллагаагаа удалгүй дуусгав. Хичээл тарсны дараа Южон энэ хоёр Жихон дээр ирж Южон маргааш анхны дүнжин дадлагаас татал явах ёстойг нь асуув. Энэ өчигдөр шүн сайн унтаж чадаагүй гэдгийг хэлв. Тэгэхээр нь Жон тэдэнд хинч анх удаа дүнжинд орохдоо ижилхэн мэдрэмж төрдөг гэдгийг хэлв. Түүний энэ үг Южоныг гайхшруулж тэрээр тоглоом шавлаамаар энэ нь чиний анхны удаа биш юм уу? Чи ямар нэг байдлаар зугаалахаар яваа юм шиг дүнжинд орж яасан юм уу гэж асуув. Чи хүн дүнжинийг мэдэхгүй юм байна. Гэхдээ мангасуудтай хэдэн удаа таарч исэн. Яг одоо ч миний өмнө нэг мангас байна гэж ижлав. Энэ нь Южоны төвчээрийг дахин алдуулж тэрээр хараад орсхон түнзүү гараараа зөхөж эхлэв. Энэ тэднийг ойролцоо хараад инээмсэглэх хажээ. Эцэст нь Жихон өвтөд хэрэг тэд санаа зовж байгаа бол ямар нэгэн санал болгоход Южон юу болохыг нь асуув. Манай хүү өөрийнхөө хамт нэмэлт дундаа хөдөлтөж яснаа хэлээд хэрэгтэй үедээ хэрэгшихийг захив. Южон түүний сайн сансан үеийг бодоод энэ удаа төвшөхөөр шийдэж энэ үнийг сайн ашиглахаа амлав. Манай хүү өнгөрсөн удаад дүнжин дадлагаас асны харьцаагаар амьд үлдсэн ч энэ удаад ур чадвараараа даван толно гэж
бодож байлаа. Дүнжин дадлагоос өдрийн өглөө эрт жон бид өглөөний дасгал хийж хэсэг хугацаа өнгөрөв. Шиддэн хичнээн их манаатай байсан ч дүнжин дарахын өмнө халаалтын дасгал хийх нь чухал байдаг. Хэрв тэд гинт өндөр түвшний шившлийг хэвтрүүлэн ашиглаж манагийн буцажд буюу урууш тардаг. Шившлийг хийх үед мана буцаж хэрэглэгчийн бие махбодыг гэмтэж болцсохгүй юм. Өндөр түвшний шившлийг банк хэрэглэдэг шиддэн манагийн уралчид орох магадлал өндөртэй байдаг. Мөн аянг болон залиаслал бас өндөр түвшний ур чадвар гэдгийг Жэхон сайн мэдж байлаа. Үүнээс гадна өнөөдрийн дүнжин дадлахын үеэр нөхцөж байдал хэр аюултай болохыг мөн өөрөө босон багийн хан нь өгөх хэсгээ тэр сайн мэдгүй байв. Дээрэс нь хэрв тэр яг сая хийсэн шигээ манаага хөвжин доод хэсэгтээ татаж хоримглол бол хэрэгтэй үедээ шившлийг хэсгэл бие хордон хүч хэрэгжүүлэхэд ашиглаж болно. Тэрээр цаг хугацаа буцахаас өмнө систем түнд хэрэглэгчийн хамгийн их хүссэн үе рүү цагийг буцаана гэж хэлжсэнийг нь санав. Түүнийг гүн бодол тарагдчих зөөр Norner систем үндсэн даалгаврыг идэвхжүүлв. Тэрээр өөрийн хүссэн үе рүүгээ амжилттай буцаж ирсэн бололтой. Одооноос эхлэн тэрээр өөрт нь харамсал үлдээсэн хідэн ууцаар харцыг туулж өмнөхтэйгээ ижил сонголт хийх эсвэл өөрчлөх хэсгээ шийдэх хэрэгтэй болно. Түүний гаргасан шийдвэр бусдын амь насыг аврах эсвэл хөнөөж болох бөгөөд ямар ч шийдвэр гаргасан бай бүгд түүний гарт байна. Энэхүү даалгаврыг хүндрэж болсон шагналууд нь тодорхойгүй байгаа бөгөөд эсвэл замаар яснаас шалтгааллах шинжтэй байв. Хамгийн муу зүйл нь шийдвэр гаргахад ердөө 12 минут үрдсэн бөгөөд амжилтгүй болбол ямар шийдвэр хүлээх нь бас л тодорхойгүй байлаа. Жэхон ямар нэг зүйл дахин гоч ирснийг хаад бурхад өөрийн төлөвлөгөөндөө түүнийг ашиглах шаардлагатай байгаа учраас Norner систем түүнийг илүү хүчтэй болгоход нь тодорхой тусгай хичээж гэн гэж таамаглав гэсэн хэдий ч тэрээр өөрөө замаа сонгоно. Гэдрийн юу гэсэн үг болохыг ойлгохгүй байсан бөгөөд хад чухамын төлөвлөлөөд байгааг хааж бай. Өдөртгүй 1-р курсын хэмээс академийн газар даар хурамч дүнжинд цуглав. Ян багш тэдэн дээр ирж сугасаагаар 4-4-өр нь баг болгон хувааж хамтдаа ажиллах ёстойг нь мэдэгдэв. Сурагчид шимэлдэж ихэд Жэхон босод хүмүүс үүнийг шударах бас байна гэж бодож байна гэж таамаглав. Энэ дүнжинд жинхэнэ мангасууд гарч ирэх бөгөөд хэрэг азтай байвал дүнжинийг амархан давж чадна. Гэхдээ хэрэг азгүй бол дүнжинийг туусгах гэж завж буй доод зэрэгчийн багийн нэг хэсэг болох болно. Шимнэлтэн үргэлжсээр байхад ян тэднийг дуугаа ойлгож дүнжин дадлах оноо налбан эсний шалгалтын нэг хэсэг болно гэдгийг тайлбарлав. Дүнжин дадлахын үеэр зөвхөн тэдний ярьж чадах бага төвшний мангасууд гарч ирэх бөгөөд ян тэдэнд бүх зүйлээ дайшлан хичээхийг захив. Түүнийг ярьж бай хооронд жүнгэн бол захирч жигийн зажмих гэж бодов. Багшийн хэлснээр энд гарч ирж буй ихэнх мангасууд бага төвшних байх боловч хэрэг юмнууд цаг хугацаа буцахаас өмнөх шигээ өрнөж бас төвшний мангасууд гарч ирэх болно. Холилдсон байв. Тэрээр зэрэглэлийн бас мангас кабалбдортыг саналаа. Хэдийгээр энэ нь түүний хувьд хэцүү өрсөлдөгч биш ч жангийн төлөвлөгөөг даах бодлого байсан бөгөөд зөвхөн энэ дүнжингийн дадлага дээр жангийн үлдээх жижиг засаа зайл түүнийг устгах боломжийг олгож магадгүй юм. Өдөлгүй юун сонсогчдыг урагш гарч нэгээр нь сугалаад татахыг зарлав. Сугалаад татсны дараа Жэхон энэ хоёр нэг баг болж манай залуу энэд багт таньдаг хүн байгаадаа баяртай байгаагаа хэлшид. Тэр мөн ажил баяртай байгаагаа илэрхийлв. Багт нь нэвтэйхэн ярьж чадах хүн. Ялангуяа чадвартай хүн байгаадаа тэр баяртай байв. Тэрээр ямар нэгэн стратеги бодож явах зөөр өөрийн нөгөө хоёр багийн гишүүдийг хараад цачирдав. Эмэгтэй нь өөрийгөө дайчин Ким Жина гэж танилцуулж, залуу нь өөрийгөө дайчин Пак Сүн үү гэж танилцуулав. Сүнгүүтэд бас 3 дугаар багтаага эсхийг хөвчлөлтэйгээр асуугаад Жэхон эдгээр хоёр хүн өмнө хандаж түүний багийн гишүүдээс нэг санав. Тэд ямиг нь зохицуулах хооронд түүнийг зогтохыг хүссэний дараа бас мангас тархицсан юм. Гинт манай залуу Norner-ийн систем түүнийг замаа сонгох гэж юу хийснийг ойлгож өмнө нь байгаа сонголтуудыг олж харлаа. Шинэ хоёр дайчин урагш шалхахад манай залуу энэ бол Norner-ийн системийн анханаас нь хүссэн зүйл гэдгийг ойлгов. Үүж явж улам эрчимжиж, эвзэхтэй мөч ортож байна. Дараагийн хэсэгт бүх зүйл эргэлж хийн. Дараагийн хэсгийг бусдаас төрүүлж хамгийн ихэнд үзхийг хүсвэл хэрэгцэн Тэтгэврийн банкны данслуу 5,000 төгрөгийн хандив хийгээрэй. Тэгвэл дараагийн хэсгийг тань нэн даруй гаргаж өгье. Таалагдсан бол лайк дарж сувглуу маань заавал бүртгүүлээрэй.